Сайн байна уу? Би Нарин байна. Би одоо ийм төрөлхийн ийм өөрийн гэсэн юм сэвхтэй. Тэгээ энийг бол би өөр нь бол хизээж арилахгүй л гэж боддог гэсэн. Төрөлхөөс хүмүүс угаасаа хэлдэг ш нь төрөлхөөс сэвх хизээж арилдаггүй гэд. Тэгээд ер нь бол тэгэл арилахгүй гэл юм хайцсан байсан. Тэгэл хүмүүс зарим хүмүүс яг сэвхчин гоё байна гэл тэгдэг. Надад өөрт бол нэг гоё санагддаг. Яа тэгэхээр насаараа л ийм сэвхтэй байсан болохоор. Тэгээ сайхан би нэг Instagram үзээд байжсэн чинь одоо энэ дермастик имлэгээс одоо ийм сэвх толботой хүн зураг авална гэд тэгсэн байсан. Тэгээ би ямиг ааж мэдвэдэ. Гэтэ тэр олон хүмүүс л зураг авуулах гэж одоо тэр дундаас нэг сонгогдсон ч гэж юу ахав гэд ямиг ааж мэдвэгээд зураг авуулсан байсан. Тэгсэн чинь намайг сонгоод одоо энэ чиний сэвх чинь 100% арилна гэсэн тийм юу өгсөн юм ч маань бол би бол одоогоор бол яг үнэндээ бол итгэж чадахгүй байна. Тэгээ эмчилгээнийхаа дараа хэдүүлээ үр дүнгээ хаваалцъя. Эмчилгээнд гараад ирлээ. Тэгээ өвдөлтийн хувьд гэвэл ер нь бол нэг өвцөнгөө. Гэхдээ яг нэг лазерын эмчилгээ учраас нэг час хийх юм. Гэхдээ миний бодсноос ер нь бол нэг өвцөнгөө санснаас. Тэгээ одоо ер нь эхний 2 өдөр ус өргөж болохгүй юу ч өгөж болохгүй гэж байна. Тэгээ 14 хоногийн дараагаар л үр дүнг нь харна. Одоо миний энэ ингээд сэвхний тоогоор ингээ харалцсан байгаа юм байна л да. Би бүр гайхаад сая харчаад ийм амар болж байгаа юм гэсэн чи сэвх байгаа тоолон дээр ингэж харалж байгаа юм гинэ. Бас л бүрэн арилахгүй байх л гэж бодоод энэ дотроо. Гэтэ юу ч гэсэн үзье те ямар ч гэсэн. За би лазерт орчоод одоо 10 хоногийн дараа эмнэлэг дээр ирчээд ээж байна. Тэгээ одоогор болохоор миний нүүрний одоо энэ тогтсон байсан тавнууд маань арилаад тэгээ нөө айхтар сэвх чинь ер нь бол нэлээд бүдгэрсэн. Тэгээд өнөөдөр эмч дээрээ ирж нүрээ шалгуулад үзүүлээд зөвлөгөө аваад байж байна. Ямар ч гэсэн орой угаадгаараа нүрээ цэвэрлээд өдрийн цагаар бол нарны тосоо маш сайн түрхэл гарсан. Тэгээ одоогор бол та нар өмнө миний нүрийг ямар байсныг бол өмнө сайн харсан бах. Одоогор бол нүур нэлээд бүдгэрсэн бүр маш гоё үр дүнтэй явж байна. Тэгээ одоо 4 хоногийн дараа давтан дараагийн лазертаа орно. Анх бол лазер хийлгэсний дараа л миний эргэн тойрон нэлээд хүмүүс бол маш тийм эсэргүүцсэн л дээ чи яаж аа наа чи маш их арчилгаа шаардна. Нүрийг жаалаа ижлаа хичнээн сайн мэлгээсэн ч гэсэн ингээд юу аачлаа чи яаж байгаа юм л гэл ер нь эргэн тойрны хүмүүс маш тэгсэн. Тэгээ би ер нь бол эмчтэй итгэсэн л дээ. Манай эмч бол яг баталгаа өгсөн. Тийм дээ одоо л эмчтэй бол бүр маш их баярлж байна. Би нэг эхний удаа ингээд 5 нунаал надад шууд мэдрэгдсэн л дээ. Би өмнө ямар амар сэвхтэй цоохор байлаа. Тэгээ одоо л бүр үнэхээр тийм happy байна. За сайн байцгаана уу. За одоо миний эмчилгээ ерөнхийдөө дууссан байна. Тэгээ сэвхний маань эмчилгээ дуусаад одоо баг хүүхдийн эмчилгээ ярьстай болчлоо. Тэгээд хөмсгөний лазер, контурны шивэс эдрийг лазераар арилгуулсан. Давтандаа ороод ер нь бас нэлээд бүдгэрээд ахаад нэг давтан орох юутай болсон. Би яагаад энд нөө хөмсг шивэс, контурны шивэсээ арилгуулсан гэхээр юу яаж байгаа. Бусад газрууд болохоор нэг оролтод тэд 30,000 40,000 гэж байдаг бол энд болохоор ерөөсөө л арилтлаа 150,000 төгрөг төлөөл бүрэн арилгадаг. Хэдэн ч удаа орсон энэ мөнгө төлөөл арилгадаг. За өнөөдөр би бас нэмэлт эндээс та нар өмнө харсан бол эндээс нөгөө мингээ арилгуулсан.
бас лазераар арилгуулсан. Тэгээд өнөөдөр би та нарт сүүлийнхаа видеог хүргэж байна. Тэгээд энэ нь болохоор хүмүүс тэр нөө Facebook дээр тавьсан байсан зургийг намайг мейкап хийсэн байна гэдэг тэгээдсэн нөө арилцсан 2 удаа ороод ерөнхийдөө арилсан л да минийх. Тэг арилцсан байсан болохоор наад хүндээ та нар мейкап хийсэн биш үү гэд ер нь тийм сэтгэлүүд их байсан. Тэгээ би тэрийг үгүй гэдгийг нотлох гад өнөөдөр одоо ч би мейкап бол байна л да. Тэгээ дахиж би нөгөө цэвэрлэгээний бүтээгдэхүүнээрээ цэвэрлэж чинь. За энэ ингээд нүур цэвэрлэгч хөөс. За одоо бэнтлийн хацрыг ингээд арилгалаа. Угаасаа мейкап байгаа болохоор тэгээ. Интлаа. За юм бэ. Угаасаа мейкап ингээл байгаа л юм гэхгүй арилцсан л юм. Би тэгээд нөгөө лазерын эмчилгээнд орчоод өөрийнхөө хувийн зүгээс болохоор арчилгаа бас нэлээ хийсэн. Яа тэгэхээр лазерт орсон нэлээ хуурайшсан байсан. Тэгээ эмч маань гэрээ нөхцөл чийгшил сайн өгөөрэй, нарны тос сайн түрхээрэй гэдгсэн. Тэгээ би энэ тос болохоор нөгөө юу яад юм лээ. Лазерын эмчилгээний дараа түрхдэг тос бас нөгөө нэг наран түлэгдсэн арсыг эдгээдэг тийм тос юм билээ. Тэгээ энэ тосыг би бүр өдөрт маш сайн түрхсэн. Нөгөө арсанд гадаргуу өгж нөгөө арсыг маш сайн хамгаалж эмчилдэг тос юм билээ. Тэгээ энэ тосоо бол сайн түрхсэн. Тэгээ дараа нь бол нарны тос би энийг л түрхээд байгаа. Тэгээ энэ бол угаасаа ингээ хослуулаад түрхээд хаар тэгэл ямар ч бүтээгдэхүүн сайн байдаг шүү дээ. Тэгээ энэ тосоо түрхээл энэ болохоор SB50-тай энэ тосоо. Энэ хоёр тосоо түрхээл. Тэгээ ерөөсөө би эмчилгээнд орж явах хугацаанд яг эмч маань мейкап хийж болно гэсэн л дээ. Би тэгээ нөө үр дүн сайн гаргахын тулд мейкап нэг ширхэгч хийгээгүй. Крем ерөөсөө түрхээгүй. Тэгээл эмчилгээ дууслаа тэгээл ерөөсөө түрхээгүй. Тэгээ та бүхэн тэгээ одоо хэрэг юм цэгэн ер нь ямар ч сэвхтэй байсан зүгээр нэг ирээд арьсаа үзүүлээд зөвлөгөө аваад шууд эмчилгээнд ороорой л гэж хэлээ. Тийм. 2 эмчтэй тэгээд эмнэлгийнхаа хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд та нартаа маш их баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Эмчилгээ да. Баярлалаа.